Яг одоо та бүхэнд жирийн нэг математикийн багш хэрхэн 500 хүн цалинжуулдаг бизнес эрхлэгч болсон түүхийг танилцуулах гэж байна. Сайн байцгаана уу? Намайг Шижир гэдэг. Шижрээ гэмтлийн имлэгийн хаан уулан дээр тоггүй, шалгуу, усаа авах гэж 2 км алхдаг газар хүүхэд насаа өнгөрөөж байна. Лааны гэрэлт хичээлээд байсан тэр үеэс л хүүхдүүд боловсрал эзэмшихийн тулд хүнд бэрхийг туулдаггүй нийгмийг бүтээхийг, мөн дээрэс нь боловсролын салбарт өөрчлөлт хийхийг хүсдэг болж байна. Ингээд 2008 онд бакалавра төгсөөд багшаар 1 жил ажилласан ч энэ нь түүний хүсдэг шиг хүүхд бүрийн амьдралд өөрчлөлт авчрах зам биш байлаа. Тиймээс найзтайгаа хамт технологийн тусламжтайгаар хүүхдүүдэд тэгш боломжийг түгээхээр зорж Амжилт.com-ыг ажиллаж эхэлжээ. Ингээд л багшийн ажлаа орхиж технологийн салбарыг нэг мөн сонгожээ. Гэтэл байдал уламд ордог. Ирээдүйд бүтээх төслүүдэд хөтлөхийн тулд хаалтал хийж олон янзын бизнес хийсэн ч бүх орлогоо боловсролын салбарын төслүүдэд зориулжээ. Ингэж явсаар нэг мэтгэд 3 жил цалингүй ажилласан байлаа. Нэг биш, хоёр биш, бүр 3 жил штэ. Гэсэн ч энэ нь бууж өгөх шалтгаан болсон. Зорилгынхоо нэг хэсэг болгон Монголын хамгийн анхны 3-ын хүүхэлдэйн кинонуудын нэг Морог бүтээжээ. 2015 онд 200 орчим сая төгрөгийг зарцуулж кино театруудаар хүртэл нээлт хийсэн боловч тэр дайруудаа бууж бүр өрөнд ороход хүргэжээ. Гэхдээ Морогоор зогсохгүй 100 зугийн найзууд анимашныг бүтээсэн нь өнөөдөр YouTube дээр л ихэд нийт 200 мянган дагагчтай олон улсын хүүхдүүдийн үзэх дуртай контент болж байна. Зөвхөн амжилт гэхийн төсөл дээр Шижрийн үед бараг 7 удаа бүтлгүүдэж 8 удаа хөл дээрээ босчээ. Харин одоо 9 жилийн тууштай хөдөлмөрийн үр дүнд түүний хөгжүүлсэн платформыг 100 сургууль өөрсдийн дотоод хэрэгцээнд ашиглаж байна. Мөн татаа тунгаа гэх програм бүтээснийг нь өнөөдөр 1000 гаруй олон байгууллагууд дотоод сүлжээндээ зориулан ашиглаж байна. Мөрөөдөл болсон үндсэн төслүүдэд амжилтаа авч явахын тулд нэмэлтээр би хоол зарж байлаа, бууз зарж байлаа, хуушуурны газар, пицца жахны газар, за найзтайгаа нийлж гар утас зарж байлаа. Бас онлайн дэлгүүр ажиллаж байлаа. Гэхдээ алсын хараагүй бизнес үйл ажиллагаа бол хэцүү зүйл тохиолдоход шууд тэргээ хайж дампууруулдаг бол харин эрхэм зорилго үнэт зүйлээ болохоор хизээш алдахгүй үнэхээр мөнгөгүй ядарсанч чадахгүй байсан тэрийг тууштай авч явдаг юм бэл. Би хэдийгээр олон зүйл хайсан ч одоо л боловсролын салбар, IT-ийн салбартаа тууштай явсаар л баг. Одоогоор түүний сургууль Монголоос гадна Казахстаны Алмата залбартай бөгөөд туудахгүй Австрал, бүр Африкийн Сенегалд хүртэл салбар нэхэр төлөвлөж байна. Мөн эхэлсэн цагаас хойш Шижрээ 500 орчим хүмүүсийг өөрийнхөө мөрөөдөл, өөрийнхөө компанид нэгтгэж чаджээ. Норог энэхүү түгээр дамжуулан мөнгөгүй, нойргүй, ажилчтай өгөх цалингүй хүнд бэрх өдрүүд бизнес эрхэлж байгаа хүн бүрт тохиолддог ч ямар нэгэн зээл тусламж хөрөнгө оруулалтгүйгээр амжилттай яваа бизнес эрхлэгч хүн бүрийн ард асар их хичээл зүтгэл тууштай байдал сахилгат байдаг гэдгийг харуулахыг зарлаа. Норог Stories 3 дахь улирлын 10 дахь дугаар.